Сайн байцгаана уу өдрийн минь. Тэгээд өнөөдөр яг юу ярихаар бэлтгэсэн бэ гэвэл өмнө 7 хоногт болсон тоглоом сэнэн сайхан янз бүрийн мэдээлэл хүрэхээр шийдлээ. Тэгээд эхний ярилцах тоглоом бол олон жилийн турш олон жилийнх ч байх маш удаан хугацаанд чимээг байсан тоглоом байгаа. Энэ тоглоом нь Crysis гэсэн нэртэй 2007 оноос 2013 байна 14 он хүртэл гарч исэн. Тэгээ нийт 4 хэлбэртэй тоглоом байгаа. Тэгээд энэ тоглоом нь дараа жил юм уу энэ жил ремастер илүү гоё шинжилсэн хэлбэрээр гарах юм бэлээ. Энэ мэдээж Crysis-ийн эхний хувилбарыг дуурайлгаж хийсэн ремастерд байна. Тэгээд энэ тоглоомны тизер нь дөнгөж саяын ч хэд хоногийн өмнө гарсан. Одоо энэ баруун дэд дууландах гарч байгаа гэж бодож байна. Тэгж их удаан үргэлжлээгүй. Эсвэл тоглоомны тэр зураг л ямар байх вэ гэдгийг л харуулсан юм шиг байлээ. Тэгэд энэ тоглоом Crysis Remastered-ыг хариуцаж авсан компани Saber Interactive гэдэг компани юм байлээ. Тэгээ энэ компани нь 2019 онд гарсан World War Z. Тэгээ 2019 онд Nintendo Switch дээр гаргасан The Witcher 3 Complete Edition гэдэг тоглоомыг гаргахад хамтран ажилласан компани юм байлээ. Одоо ярих хоёр тоглоом гэвэл Resident Evil сурлалын 8 болон 4-ийн ремейк гэсэн хоёр тоглоом байгаа. Эхлээд Resident Evil 8-ын тухай ярив. Тэгээд Resident Evil 8 нь ер нь бол хөгжүүлэлтийн шатандаа явж байгаа. Тэгээд энэ тоглоомны тухайд харсан мэдээлэл гэвэл ер нь бол Resident Evil 7 шиг first person shooter руу яг ингээд нүднээс харж байгаа юм шиг байрлалаар тоглоно. Тэгээд PlayStation 5-ыг Xbox Series X гэсэн консол дээр ер нь бол гарна. Тэгээд энэ тоглоом дээр яг юу гарах вэ гэхээр Resident Evil 7-гийн Ethan, тэгээ хүн John, тэгээ гол дүр болох Chris. Тэгээд энэ тоглоомны хөгжүүлэгч болох Capcom нь Resident Evil 7-гийн багийг ер нь ашиглаж байгаа юм билээ. Тэгээд энэ тимийг хөгжүүлж авч явдаг продюсер Jun Takeuchi гэж байдаг. Тэр нь Resident Evil 7 гарч байхад яг гарсны дараа ч юм гарч байх үед нь ойрын хэдэн жилд бас шинэ тоглоом гаргахтай зэрэгцээд шинэ технологи ашиглана гэсэн ярилцлага өгсөн байлээ. Тэгээд энэ юу нөхөд бол VR дээр тоглоомыг бас гарч магадгүй гэсэн таамаглал юу нэх байгаа юм байлээ. Яг Resident Evil 8 гэж гарахаас өмнө Resident Evil Revelations 3 гэсэн нэрээр гарах магадлал өндөр байсан юм байлээ. Тэгээд яг үүний дараа бүр эсвэл Resident Evil Village гэсэн нэрээр гарах магадaltaй. Тэгээд энэ тоглоомн дээр тоглоомны гол дүр болох Chris үүн дээр сайн дүр бүтээхгүй гэж нэлээд олон мэдээлэл байсан. Тэгээд тоглоом эхлэхдээ өндөр уулс, цастай газар, тэгээд тосгонд явна гэж гэсэн мэдээлэл их байсан. Тэгэд өөр нэг зүйл гэвэл нэг шулам гарч ирээд Resident Evil 7-гийн Ethan руу дайрах магадaltaй гэсэн байсан. Яг үүнийг үргэлжлээд hallucination буюу хийм харах гэсэн нэлээд тийм гарна. Яг Resident Evil 7 дээр яг тоглоом дуусгах гэж байхад гардагтай адилхан гэсэн үг. Яг энэ цуврал дээр маш их гардаг зүйл гэвэл inventory байдаг. Энэ inventory-ийн хувьд гэвэл Resident Evil 4-ийн Tetris шиг маш олон дөрвөлжинтэй тиймэрхүү байдлаар гарна гэж хэлсэн. Яг Resident Evil 8-ыг үргэлжлээд Resident Evil 4 remake-ийн талаар ярив. Тэгэд Resident Evil 4 remake нь ер нь бол хөгжүүлэлтэнтэй яваад эхэлсэн гэсэн маш олон мэдээлэл тарсан байсан. Хэрвээ тийм бол энэхүү тоглоом нь 2022 онд гарна гэсэн үг. Тэгээд энэ тоглоомыг хөгжүүлж байгаа Tatsuya Minami гэсэн ахлагчтай M2 Studio гэдэг компани удирдах авч явж байгаа юм байлээ. Тэгээд энэ Resident Evil 4 remake-ийн хөгжүүлэлтийг нь гаргаж байгаа баг нь Resident Evil 2 remake, 3 remake гэсэн бүр асар том тим баг байгаа гэсэн мэдээлэл бас тарсан байсан. Маш олон жил совруулалгаа болж гарч байгаа. Эхний хоёр нь дээрээс нь хардаг 2D байдлаар гарч исэн. Тэр тоглоомны үргэлжлэл хамгийн сүүлд 2012 онд гарч исэн. GTA 5-ын
Чита 5-ын үргэлжлэн ч бас юм байна. Зүгээр читагийн шинэ цуврал чита 6 гэж гаргаж байгаа юм билэ. Тэгээд энэ чита 6-гийн ер нь бол хөгжүүлэлт нас яваад эхэлсэн гэсэн мэдээлэл тарцсан байсан. Тэгэд энэ тоглоомны тухай мэдээлэл хүрэхээс өмнө хэд хэдэн мэдээлэл хүргэе. Тэгээд чита 5 гарсны дараа ерөнхийдөө бол 2012 оноос хойш чита 6 гэдэг нэр дээр нь ажилласан юм байлээ. Тэгэд энэ тоглоомыг хөгжүүлжсэн продакшн нь ер нь бол 2015 он хүртэл нь харилцаа багтай тиймэрхүү байсан юм шиг байлээ. За одоо харин тоглоомны яг үндс хэсгээр оръё. Тэгэд энэ тоглоом ер нь бол Бразилийн Рио де Жанейро хотод үргэлжлэнэ байсан. Тэгээд яг энэ тоглоомны даалгаврууд нь гэвэл Liberty City-гийн даалгаварт ер нь бол ойролцогсон мэдээлэлтэй. Тэгээд энэ тоглоомны үйл явдал нь бас аврах том шоронд бас явагдах магадaltaй гэсэн бас мэдээлэл байсан. Тэгээд энэхүү тоглоомыг хөгжүүлсэн Rockstar гэдэг компани байдаг. Тэр компани ерөнхийдөө бол Tarantino Flick, Red Dead Redemption хоёртой ер нь бол адилхан үе болгоно нь ингээд чаптертай ер нь бол бүлэгтэй гэсэн үг. Нэг бүлэг даваа дахиад нэг бүлэг. Тэр бүлгийн дотор маш олон үетэй байна гэсэн мэдээлэл байсан. Тэгээд маш олон байгалийн үзэгдэл нэмэгдэн гэсэн байлээ. Ерөнхийдөө бол байгалийн гамшигт үзэгдэл, хар салхи, үер эсвэл тэгээ гангачиг ч юм уу. За гангачиг сайн мэдэхгүй байна. Ерөнхийдөө бол хар салхи үер орж ирнэ гэсэн байсан. Тэгээд яг энэ тоглоомны түүх нь яг юутай холбогдолтой вэ гэвэл хар тамхитай холбогдолтой гэсэн байсан. Тэгээд англи хэлээр ер нь ярих нь ховор зүгээр хэрвээ та энэ тоглоомд яг юу ирж байгааг нь ойлгохыг хүсвэл сабтитлыг асааж тоглоорой гэсэн зөвлөмж байсан. Тэгээд яг нийт гол дүрийн хүмүүс нь 4 хүн байсан. Тэрний 2 нь цагдаа, 2 нь хар тамхины нийлүүлэгч байна гэж хэлээ. За одоо ингээд тоглоомны тухай янз бүрийн мэдээлэл хүрэх гэсэн юм дууслаа. Одоо ингээд үүний дараа PUBG-гийн тухай 10 сонирхолтой баримт буюу факт орно. Энэ ерөнхийдөө бол Fart 2. Fart-ыг үзхийг хүсвэл одоо энэ баруун дэд болон гарч ирнэ. Одоо ингээд орцгоё. Picking up the pieces that I lost in the lobby. I put you against the wall, you had us body to body. I can't help the way you make me feel, it's so hard to copy. Let's find common ground, meet me in a lost and found, yeah. Dark days turning into dark nights. I hit the strip and spend it all, I'm having hard times. That reminiscing had me looking through the archives. I seen a picture of you looking like a star shines. And you're bright, 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 like the lights on a fight night, night. Love hit me like a mic, mic, mic. You know I'ma get it right, right, right. So stay with me, run away with me. Need like a dope fiend, need.
Өнөөдрийн бидний хэлтгсэн бичлэг таалагдсан бол subscribe-ыг дарж монголоор бол захиалах гэж байдаг тэрийг дарж бидний дэмжээрэй. Тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая.